биеийн арсыг гуйжуулах, зөөлрүүлэх маш үр дүнтэй маш энгийн скрабны аргыг хуваалцж өгнө. Тэгээ миний гарт байгаа энэ бол зүгээр л биеэс хойцдох. За тэгээд энэ аргыг болохоор ер нь Victoria's Secret-ийн модельудаас эхлээд ер нь маш олон хүмүүс хуваалцдаг юм билээ өөрсдийнхөө болбрын арсны нууц гэдэг. Тэгээ би туршиж үзсэн. Үнэхээр үр дүнтэй байдаг учраас та нартайгаа бас хуваалцгаач хэлсэн. Тэгээд энийг бас давхар цэллүлүүд арилгахад хэрэглэж болдог юм билээ. Хатуучсан тэр өөхний бөөгнөрлийг задлах, цусны эргэлтийг хурцлах, замаар задлах зорилготойгоор хэрэглэдэг юм билээ. За тэгээд энийг хийх бол маш амархан. Яг вэ гэх юм бол ерөөсөө өмнөх бичлэг дээр бас хуваалцж байсан хүний биеийн тэр чигээрээ тунгалгийн судлуудаас бүрдсэн байдаг. Тэгээд тэр тунгалгийнхаа судлуудын дагуу л ерөөсөө биеэс хойцтон нэг талаараа тэр нь яаж байгаа юм бэ гэхээр цусны эргэлтийг яг тэр судлын дагуу хурцсгаад биенээс хор гадагшлуулна. Тийм хүнийг бас залуу харагдуулна гэдэг үүднээс тэгж бас судлын дагуу биш сойдсон болно. За тэгээ яг вэ гэхээр ерөөсөө гарнаасаа эхлээл тийм энгийн ингээд сойдцоод явчихна. Тэгээд за сухны зөөлөн хэсэг дээр болгоод ингэж дотгошин хэлбэртэйгээр хүзүүг доошогоо тэгээд бүх сойдцож байгаагаа ерөөсөө л энэ цээжний хөндийн төв цэг дээр авчраад зогсоогоод байх хэрэгтэй. За сойдцоод энэ авчраад тийм ингээд гараа сойдцоод мөн адилхан. Тэгээд сухны хэсэг бол арай жоох зөөлөн байх хэрэгтэй. Тэгээд хүмүүс энэ хэсгээр амар их тийм нөгөө өгчсөн хатуучсан юм нөгөө юу гэвэл зараатай дэрчтэй тийм. Хэрвээ тийм гэдэг бол тэр хэсэг дээр жоохон ачаалал нөгөө сойдцоход болдог. За тэгээд хөл хэсгийг болгоод ерөөсөө хөлнийхөө зурхамснаас эхлээл ингээд дэшегээ. Тэгвэл нөгөө хүмүүсийн хамгийн их сэллүлүүдтэй хэсэг чи яг гойны автал гэдэг штеп. Энэ хэсэг гэдэг тийм. Энэ хэсэг дээрээ ирэхээр илүү нөгөө жоохон даралтайгаар дэш нэг самж. Ер нь бие чи аль хэсэгт илүү сэллүлүүдтэй байна. Тэр хэсэг дээрээ илүү анхаарал өгч ингээд зөвлөрсөн байдаг гэж төрж байна. За нөгөө л бас. Тэгэл дэшегээ сойдтаж авчраа цээжний хөндийн хэсэг дээр дуусгаал болоо. За тэгээд энэ бол маш энгийн үр дүнтэй арга байгаа. Тэгээд нэмээд энэ аргыг хэрэглэхдээ бие ингэж юу гэдгийг сойдчоод тэгээд усанд орсныхаа дараа мэдээж биеийн чигшүүлэх цайтай тосторхуул илүү гоё. Гэхдээ энэтэй хавсаргаад Epsom salt гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө Epsom гэдэг нэртэй давс байгаа. Ер нь бол ханаас ч олж болно. Монгол юу нэг аяг зарагддаг гэсэн мэлээ. За тэр давстай хөөстэй байнд хэвтээд төхөөр би амар гоё болбраа зөөлөн болдог заяа. Тэгээ бүр манай өнгөө чи ямар болсон бэ гэдэг. За тэгээд энэ аргыг хэрэгжүүлж үзчихээд надтай бас сэтгэлээ хуваалцаарай. Энийг хаанаас олох вэ гэдэг асуулт байгаа. Ямар сойз байвал зүгээр вэ гэдэг бас асуулт гарч ирнэ. За энэ болохоор ерөөсөө зөөлрүүлсэн одоо морины сүүл дэл эсвэл үхрийн сүүл эдгээр хийсэн сойцол байхад болно. Яг нь мяндсан сойзууд байгаа. Гэхдээ маш зөөлрүүлсэн мяндсан сойз байвал бас илүү сайн. Тэгээд ер нь өөртөө боломжоор ямар сойз олдож чинь тэрийг л ашиглаж байгаа хэрэгтэй. За Epsom salt-ыг болгоод Монголын баг маш олон газруудаар зардаг. Жирэмсэн хүн Epsom salt-тэй давстай хөөстэй байнтаа усанд хэвтгэхэд бүр биеийн бүх булчинд тайвширч өгөхөөс гадна нөгөө шөрмөс татаад байдаг байх хэвээр. Дээрээс нь тонус өгөөд байвал тэр хөөстэй усанд хэвтгэх бас амар гоё. Би жирэмсэн байх хугацаанд яг тэр хөөстэй давстапс нь маш их хэвтчихсэн. За тэгээд та нар манайтай сэтгэлээ хуваалцаарай заяа. Тэгээд би энэ группээр энэ блогоор болохоор зөвхөн өөр дээрээ хэрэгжүүлж утсан үр дүнтэй бас амар хялбар аргуудыг та нартай хуваалцдаг байгаа. Тэгээд та нарт мань таалагдсан бол мэдээж юу их өөрсдөө